Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлцлээ. Тамхины дахлын дархалт түүнтэй холбоотой өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачлагаар 1999 оноос эхлэн тамхины хяналтын суурь конвенцийг боловсруулан 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 56 дугаар чуулганаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 192 орон санал нэгтээ батлан 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2014 оны эхний сарын байдлаар дэлхийн 177 орон элссэн байна. Монгол Улсын засгийн газар энэ конвенцийг дэмжин 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын их хурал сойрхон баталсныг нэгдсэн үндэсний байгууллага 2004 оны 1-р сарын 27-ны өдөр аль биесээр бүртгэж авсан байт юм а. За протокол нэгдэн орсноор манай улсын хувьд тамхин бүтээгдэхүүний худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм байна. Дээрх протоколыг сойрхон баталснаар сөрөг гэхээсээ эерэг нөлөөлөл бий болно гэж эрүүл мэндийн сайд дуудвал хэлээд үр дагавар нь эрүүл мэндэд сайнаар нөлөөснөөр илэрнэ гэж тодтогсон юм а. За байнгын хороо ийхүү хэлэлцээд хуулийн цэцлийг сойрхон батлах хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ.